Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Намайг Туслахын гэдэг. Надад яагаад ийм нэр өгснийг мэдмээр байна уу? Эрчдээр үед манай өвөөгийн өвөг Далайхүү гэдэг байлаа. Учир нь дэлхийн ертөнцийн маш их цэвэр цэнгэг ус байдаг байсан юм. Гэтэл өдөр ирэх тусам хүмүүсийн ийм буруутай үйлдэлээс болж ус маш их бохирдож бас багасж байлаа. Үүнд уул уурхай, үйлдвэрийн хог оёгдол, гол руу хог хаях, машина голын усан дугаах, мөн хувцас угаах гэх мэт хүмүүсийн санаатай болон санаандгүй үйлдэлүүд нөлөөлж байлаа. Эдгээр буруу үйлдэлүүдийг хийж хөвшөхгүй тулд одоо бүгдээрээ дараах зөв үйлдэлүүдийг хийж сурцгаая. Аялал зугаалгад явахдаа гол нуур цөөрмийн усанд хогоог хэргэвч хойш болохгүй шүү. Заавал хогийн савнд хогоо хаяж хөвшөөрэй. Ариун цэврийн өрөөнд орохдоо усаа олон удаа татаж болохгүй шүү. Нэг л удаа татаж сураарай. Аяг тавгаа угаахдаа энэ хоёр хөвгчийг усаа гоожуулж болохгүй шүү. Савнд усаа тасаж угаавал илүү усыг хэмнэж чадна. Шүдээ угаахдаа ингэж усаа хасгалгүй. Аяганд хийж угааж сурцгаая. Гар нүрээ угаахдаа усаа байнга гоожуулалгүй. Савндах үедээ усаа хааж хөвшөөрэй. Аав ээжтэйгээ хамт машина угаахдаа ингэж шүршиж угаах биш. Хувийн тус тусаж угаавал илүү усыг хэмнэж чадна шүү. Хэрэг бид усаа гамнахгүй ингэж эргэлсээр байвал бидэнд юу тохиолдох вэ? Үс ургамал гатаж, цэвэр усгүй болж, ан амтан өгөж, усны нөөц багасдаг юм байна шүү. Харин бид усаа гамнаж, хайрлаж хэрэглэж чадвал эдгээр хүүхдүүд шиг жаргалтай, цэвэр цэнгэг, эрүүл сайхан ирээдүйтэй амьдарч чаднаа. Тусал ус бүр чиний амьдралд үнцэтэй гэдгийг ойлгосноо хүүхдүүдээ. Иймээс л надад аав минь Туслахын нэрийг хайрласан юм шүү дээ. Усаа хайрлаж гамнаж байгаарай хүүхдүүдээ. Баяртай.